За өнөөдөр одоо бид нар мэдэх хэрэгээ мэдж байгаа ийм сайхан одоо эрхчлөөгөө эдэлж байгаа та бүхэнд баяр хүргэе гэж бодож байна. Тэгээд одоо би бол шүглдэгч. Намайг олон нийтэд зарлаад миний шүглийг дэлгэрүүлэгч нь манай энэ хэвлэл мэдээллийн байгууллагын байдаг. Ингээд хамтраад энэ өнөөдөр эрхээ эдэлж байгаа та бүхэнд баяр хүргье гэж бодож байна. Яг гэхээр би гол усны чиглэлээр одоо 2008 оноос эхлээл туулгын асуудлаар яваад ингээд надтай хамтраад ажилласан НТВ телевиз, Эко телевиз, ТВС телевизүүд бол маш олон нэвтрүүлгийн газар дээрсэн сурвалжлаад за хамгийн харамсалтай нь Эко телевизийн найруулагч оператор лавсрэнг маань ажлаас нь халсан туулгын асуудлаас болоод ийм учраас одоо бас манай хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол үнэхээр одоо тэр баттай мэдээллийг явуулсны төлөө ажлаас халагдах сэтгэл зүйн дарамтанд орох асар хэцүү асуудлууд бол манай хэвлэл мэдээллийнхэнд тулгардаг гэдгийг бол би бас хэлмээр байна. Бээжинд очисон чинь цэвэр ус байж юм. Тэг ингээд аваад үтсэн чинь нэг юан 50 мó, нөгөөх нь 2 юан. Би чи яахаар ингээ үнний зөрүүтэй байдیں гэсэн чинь 7 хоног дотроо үйлдвэрлэсэн цэвэр ус нь 2 юан байдсан байна. 7 хоногоос гитэрчхээрээ 1 юан 50 мó болоод 50 мёгоор хямдардсан байна. Тэгэхээр хүний одоо тэрүүн гарын улс гүрэнтэй тэр улс хүндээ яаж анхаарч байгаа нь харагдаж байгаа биз? Гэтэл бидний одоо уугаад байгаа та нарын Монако ус хэдийн сарын хэдэнд үйлдвэрлэгдээд хэдэн сар хадгасныг бид нар мэддэггүй. Ялангуяа хөдөө орон нутагт бол халуунд нь халаад хүүтэнд нь хөлдөөгөөд ингээд ямар баталгаатай ундны ус хэрглэж байгаагаа нэг ч иргэн мэддэггүй, нэг үйлдвэрлэгч хэлдэггүй, нэг хэрэглэгч гомддоггүй, гомдол гаргадаггүй. Ийм байгаад байгаа. За тэгээд би одоо энэ дээр та нарт бид нар экосистемд хүн одоо агаар ус хүнсний холбоотой. За нийгэм болохоор одоо уул уурхай тэ энэ ямар хөгжлөөр явж байгаа нь тэнд харагдана. За бид юу хийх ёстой вэ гэхээр хайрлах, хамгаалах, нөхөн сэргээ хүүрэхтэй гэдэг ингээд товчхон та нарт би харуулсан байгаа. Тэгээ юуны өмнө энэ дээр байгаа мэдээлэл бол 4-5 слайд байгаа. Тэрийгээ дараа нь та нарт хэлчихье. Тэгэхээр би юу гэж асууж байна вэ гэхээр Монгол орны хүн амын 60% нь сая 500 гаруй хүн одоо Улаанбаатар хотод амьдарч байна. Бид өнөөдөр ундныхаа ус нь хэр зэрэг баталгаатай байдгийг хэн сонирхдаггүй, хэн ч үздэггүй. Одоо энэ одоо орон сууцны барилгуудын доогуур байгаа одоо биднэрт өгч байгаа инженерийн шугам 30-40 жил болцсон. Төмөр шугамар хийж одоо ширмэн шугамар хийжсэн, коррозид орцсон. Өнөөдөр бид нар тэрийг одоо туулгалын усны голдролгыг өөрчилгөх ус хурдтай байх тусмаа цэвэршиж идэг. Гэтэл голдролгыг өөрчилж гин гээд усны одоо нөгөө юу тэлээд талбайг тэлээд удаан урсгаад одоо тэгээ тэрэн дээр гадны улсуудын тэр усан байгууламж бол хяналттай, шалгалттай, эргүүлэлттэй байдаг юм билээ. Тэн дээр хинч байхгүй болохоор нөгөө арх удаг улсууд нь дотор нь бааж шигээд халуун болонгууд хүүхдүүд тэр дотор нь очиж сэлээл одоо сэлб гол нэг иймэрхүү. За 70 саяар бороожуулт хийн гэсэн. Нөгөө голын урсцсан баг болохоор юун 70 саяар гоожуулах. Энийг бас Батүл дарга 70 саяыг ингээд агаарт хийсгэсэн. Ийм ичлэнгээр Улаанбаатар хот бид нар бол өнөөдөр ундны усны баталгаат ус бол маш хэцүү болсон гэдгийг бол та нарт хэлмээр байна. Дээрээс нь одоо энэ би орон сууцны асуудал дээр ярьж байна. Дахиад цаашаа гэр хороол юун дээр байгаа вэ? Худгийг одоо ингээд холооржуулаад ус зөөгөөд өгöd байгаа. Тэр нь өнөөдөр дотор хэрэгтэнд яаж нөлөөлж байгааг хэн ч мэдэхгүй. За дээр нөгөө гэр хорооллын улсууд өнөө усаа цэвэрлэхдээ өнөө усны зориулттай биш хуванцар савууд тэргээр зөөхтэй бас болоогүй хөөрхий. Дунд нь одоо янз бүрийн асгасан нөгөө сав чинь нэг жижигхэн ийм хүн нөхтэй тэрийг савыг цэвэрлдэгчгүй дээрээс нь хийгээд ингээд аваачаад нөгөө гэртээ очиод лааз маазанд хийгээд зарим нь тэр савтайгаа хэрэглээд ингээд ундны усны баталгаат асуудал бол маш хүндрэлтэй байгаа Улаанбаатар. Дээр хөдөө орон нутг ялгаагүй. Хөдөөний хүн болгон худаг гаргах боломжгүй. За тэд нар өнөөдөр яаж яах вэ гэхээр гадаргын усыг л ууж идэг. За тэгээд та нарт нэг би сая одоо өнгөрсөн 7 хоног Сэлэнг Төв аймгаар хяналт шалгалтаар яваад ирлээ. Алт 2 хөтөлбөрийн хүрээнд бүх одоо усыг чинь ингээд эргүүлээд бохирдуулсан судалгааны хамгийн сүүл тэр доош бүр хувийн хөрөнгөөр энэ усны нөөцийг гаргахаа байсан байгаа. Ийм асуудал байгаад байгаа. Улс өөрөө ядуу тэгээ гаднаас энэ буюу өөрөө л хувийн хвшлээс усныхаа нөөцийг тодорхойлоход иймэрхүү маягтай оролцоотой байгаа гэдгийг та нарт хэлмээр байна. За усан амжийг нэмэгдүүлэх талаар яасан гэхээр Улсын их хурл 10 оны 5 сард 24-р тогтоолороо засгийн газрын 10 оны 11 сарын 25-ны өдрөөр 304-р тогтоолоор ус үндэсний хөтөлбөрийг батлаад энийг дагаад хатан туул дэд хөтөлбөр гарсан юм аа. За хатан туул дэд хөтөлбөр ямар шоу хэмжээтэй явсан гэд энийг асуулга аваад би албан ёсны юмыг авсан хангалт муутай байсан.
нэгдүгээр. Хоёрдугаар яг үгээр ус үндэсний хөтөлбөрийн хүрээнд нэг хамгийн сайхан одоо авууштай тал бол би одоо энд манай оролцох илтгэл тавих байгаа. Манай байгаль орчны яамны одоо байгалийн нөөцийн газрын дарга байсан, доктортой хөгжлийн стратеги бодлогын төлөлтийн газрын дарга байсан 30 гаруй жилийн яамд ажиллаж байгаа манай байгаль орчны гавьяат ажилчин Банзрагч гуйд хувийн зүгээс баяр хүргэе гэж бодож байна.